Хэрвээ тижээмэл гахаанд хоол өгөлгүй олон хоног бол хэрвээ үүнийг мэдлгүй хэн нэгэн түүний эзэмшил нэвтэрвэл согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ гэмтэж бэрцсэн тохиолдолд гахаан хашаанд олон цагаар унтаж амрах шийдвэр гаргавал насан турш хүнийг 480 минут бага насны хүүхдийг 120 минутын дотор ширхэг чалгаас үлдээлгүй идэж тусгах чадамжтай цорын ганц амьтан бол гахаан юм. Тэр өлсөж байгаа гэдгийг хэлж чадахгүй. Гэхдээ нэгэнт идээд эхэлсэн бол түүнийг юуж зогсоох боломжгүй. Тэд хоолны цэсэндээ хүний махыг хүртэл дуртаяа нэмж чадах ёс суртахуунгүй цөөн хэдэн амьтдын нэг мөнөөс өмнө. Өсөглөн гэдэг бол өөрийн гэсэн ухамсаргүй адгуус битгий хэл нийгэмсэн хүний хүртэл самруулж орхидог өвцтэй зүйл атал гахаанд бүх бурууг өгөх нь бодгол асуудал. Хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Мэддэг ч хэлээ тэр бүр яриад байдаггүй. Судлаад үзвэл үнэхээр л боломжгүй зүйл байхгүй ертөнцид амьдарч байгаа маань батлагддаг. Эрхэмсэг ноёд хатагтай нараа. Аим шиг юм биш дөхөө зовралт тавтамаарл. Өнөө шин бидний ярилцах сэдэв бол гахаа. Та духлан сууж, таалан сойрох нь. Ихэнх шашинд бурхан хүнийг бүтээсэн гэж үздэг. Харин бид гахааны талаар илүү их мэдэх тусам энэ таамаг улам бүр үнэмшилтэй мэт санагдаж эхэлнэ. Учир нь гахаанд хүнтэй төстэй зүйл асар олон бий. Тэр тусмаа анатомийн хувьд гахаан зүрх, бөөр, нүдний эврэлэг бүрхэвч нь хүнийхтэй яг л усны тусал мэт ижилхэн байдаг бөгөөд тэр бүхэл хүний эрхтний сэлбэг мэтээр орлуулах явдлыг эксно транспланташн технологиор хөгжүүлж байна. Ёс суртахууны асар том хар нүх энэ хүнэрний цаана нуугддаг. Сайндаа бид одоо танаа нөхөрт нохооны зүрх хийх. Хэрвээ та санаж байгаа бол Экстус продакшны нохоон зүрх гэдэг нэртэй нэг номер байдаг шүү дээ. Намайг харж ирэх юм аа. Аглуу ахын нохоон зүрх суулгасан хүний дүрд. Хүний нэр өвчм. Харин оноо ах сармагчны зүрх суулгасан хүний дүрд хошин байдлаар тоглодог шиг бодит амьдрал дээр гахаан зүрхийг суулгах мэс ажилбар ил тал хэлбэрээр үргэлжилсээр байдаг. 1960-аад оны үеэс эхлэн эрдэмтэд хүний биеийн шимпанзе, бабун сармагчны эрхтнийг суулгах гэж оролдож байсан хэдий ч тэдний хэрэгтэй маш богино хугацаанд хүний биеинд гологдож үхэлд өргөдөг байсан бол 1990-ад онд эрдэмтэд гахааны эрхтэнгүүд сармагчныхаас илүү хүн тохирж байгааг олж мэдснээс гадна 2022 онд Америкийн нэгдсэн улсын иргэн 57 настай Дэвид Беннет гэх эрэгтэйд генетикийн аргаар үржилсэн гахаан зүрхийг амжилттай суулгаж тэрээр бүхий л бүтэн 2 сарын турш үхлээс ангид байж чадсан гайхалтай үйл явдал болсноор энэ судалгаа улам бүр эрдэмтдийн анхаарлыг татсаар байгаа аж. Энэхүү аимшигтай туршилтыг одоогоор Америкийн нэгдсэн улс болон Хятад гэх гүрнүүд санхүүжүүлж байгаа бөгөөд хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь гахаан генетик татгалагддаг PERV гэх вирус хүний генетиктэй холилдож хяналтаас гарах явдал юм. Та төсөөлөх гээд нэг үзээрэй. Зүрх гэдэг бол биднийг амьд байлгаж байгаа хамгийн чухал хэрэгтэй. Гэтэл нэг л өдөр гахаан хэмнэлээр цохолж эхлэх мөчид би хүн үү эсвэл гахаа юу гэх асуултыг өөрөөсөө асуух мөч ойрцоор байна. Хоёр дахь хэсэг эд төгсгөлгүй хоолны дуршил. Гахаа гэдэг амьтан зүгээр л нэг иддэг юм биш. Бид шиг хоолой хоёрын хооронд дутуу зайжилж зайлгдаг юм биш. Тэр юу ч үлдээлгүй, бүр юу ч үлдээлгүй идэж чадах аимшигтай чадварыг эзэмшиж чадсан. Энэхүү чадварыг мэддэг хуучин цагийн гэмт хэргийн бүлэглүүд, зураг алуурчид зүгээр өнгөрөөдгөө байсан бөгөөд гахааг хүн амны хэргийн нотлох баримтыг устгах зэвэрлэгч машин болгон ашигладаг байсан гэх аимшигтай баримт тэмдэглэгдэн үлджээ. Гахаа хамгийн үнэнч, хамгийн чимээгүй гэмт хэргийн хамсаатан байж чаддаг. Ямар ч нотлох баримт үлдээдгүй хэрэгсэл байсан нь аимшигтай. Нотлох баримт хангалтгүй гэх үндслээр гахаанаас болоод хичнээн олон хэрэг цуцлагдаж, хичнээн олон гэмт хэрэгтэн гэмгүй үлдэж хоцорсон болоо. Гахаагийн чинь амтан тэгвэл яагаад мөн яаж зохицыг тийм мэрэгжлийн төвшөнд идэж дуусгаад байгааг тайлбарлах хэрэгтэй. Юун дуруунд нас бий гуйсан гахаа 150-аас 300 орчим килограмм жинтэй байдаг. Мөн хүзүү болон эрүүний булчнаа гоцгой төгссөн бөгөөд үүнийхээ ачаар байгаль дээр ямар ч амтантай таралдсан ан ман үзэлцэх боломжтой. Доод эрүүн гэхэд л 1400-аас 1800 орчим паскал аралтаар хазаж чаддаг гэж үзвэл энэ нь эстер төвшний ноходтой энэ зэрэгцэх зуух чадамж юм. Хамгийн сонирхолтой нь гахаан шууд махыг зажлах гэж биш. Ясыг ботлож эзэх зорилттойгоор хувьсаж өгсөн байдаг. Нэг ёсондоо хэд хэдэн гахаа ямар нэгэн махан бүтцтэй зүйлээр хооллож байвал мах идэх чимээнээс илүү яс зажлах чимээ дав сонсогддог нь ийм учиртай.
Дээр нэмээд гахаан сүрэг хооллох үедээ нэг нэгнтэйгээ уралдаж иддэг нь тэдний оройн зоогоор сонгогдсон зүйл ор мөргөө алга болох хугацааг улам бүр богиносгодог. Гахааны мах идэх хурдыг насан турсан хүнтэй харьцуулбал дунджаар насан турсан эрэгтэй хүн 1 минутанд 50-аас 150 г махыг идэх чадамжтай гэж үзвэл харин гахаа үүнээс 3-аас 7 дахин их буюу 300-аас 1000 г махыг төвөггүй идэж дуусгадаг гин. Гахаан ходоодны хүчлийг материахтай харьцуулбал материйн ходоодонд туурай, эвэр, тэр бүхэл мод чулууг хүртэл задлах чадамжтай аимшигтай хүчил агуулдаг бол харин гахааны хувьд хэдийгээр тийм өндөр түвшний биш ч гэлээ хүнийхтэй илүү төстэй гэхдээ pH-ийн түвшин нь бага байдаг. Энэ нь эсийн холбоосыг таслаж богино хугацаанд бодисыг задлах давуу эрхийг олгодог. Ингэснээр үс, шүд, хумс, яс буюу хүний биеийн хэсгүүдийг 110% задлах боломжтой. Хүний биеийн бусад хэсгүүд арилж болно. Тэднийг устгаж, нууж болно. Гэхдээ шүүх хэмэлгийнхэн ямагт ямар нэг үлдэгдэл олно гэж найдаж үс хумсыг хайдаг. Гахаа бол энэ сүүлийн найдварыг устгах төгс машин. Тэд зөвхөн махыг биш, харин түүхийн хуудаснаас нэлээд хэдэн мөрийг идэж чадсан цорын ганц амтангийг иддэг. 3 дахь хэсэг худалч гахаа. Бага багтаа би тэжээвэр нохоотойгоо их дотн өссөн. Тэгээд нэг өдөр ээж аваагаа ажилдаа явсан хойгоор нь хашаандаа уйдаг нохоогоо нууцаар гэртээ дагуулж орж ирж тогломоор санагдаад нохоогоо дагуулад ороод ирсэн чи манай нохоо гів гэнэтэл хуцаад ярдаглаад болдгоо. Тэгээд яагаад ингэж байгаа юм болоо гэд ойртод харсан чинь манай нохоо үүдний толондойсон дүрсэн анх удаа харж хаад өөрийнхөө дүрсийг танихгүй дайраад байсан болж таарсан. Хэдэн жилийн дараа найзынхаа мөрийг гэртээ авчрах үед мөн адил манай нохоон тохиолдсон шүү зүйл болсон. Гэхдээ нохоог бодвол нэг хөдөлгөө өөрийн дүрс гэдгийг мэдээд таниад эхэлсэн. Харин гахааны хувьд тойлоо ямар үүрэгтэй болохыг, ойж буй дүрс нь өөрийнх нь мөн гэдгийг тэд анханасаа мэддэг өгөөд ердөө энэ жижигхэн туршилтаар бид маш олон зүйлийг ойлгож авч болно. Mirror тест буюу толны туршилтыг давж гарч чадсан 100 хэдэн амьтдын нэг бол гахаа. Энэ гахаа өөрийн гэсэн ухамсартай, мөн тусдаа өөрийгөө бие хүн гэж авч үздэг. Харин өөрийг нь тэжээж байгаа хүнийг хоол өгдөг зүйл эсвэл эзэн гэж харахаас илүү нэг төрлийн хэрэгсэл мэтээр ойлгодог. Тэр таны нүдлүү харах үедээ тухайн үеийн сэтгэл зүйч нь ойлгож унших чадамжтай. Энэ хүн гунигтай байна, эсвэл ууртай, эсвэл баярлсан байгааг чинь тэр мэдэх болно. Харин зэрлэг байгаль дээр гахаатай тарах үед таныг айж байгаа өгөөг чинь хэн хүнээс илүү мэдэрдэг. Гахаанууд хоорондоо харилцахдаа хуурам эхлэх буюу deception зан авирыг гаргадаг. Жишээ нь нэг гахаа хашааны баруун болонд хоол нуусан байлаа гэж бодъё. Хоол нуусан газарт нь санаанд өөр нэгэн гахаа очих үед зүүн доод болон руу бусад гахаануудыг дуудаж эхэлдэг. Тэгээд түүний дуудлагаар бусад гахаа зуглах үед өөрийнхөө нуусан хоолны зүг гүйж идэх болно. Энэ нь түүний суралцах чадвараас гадна бусдыг удирдах хуурам эхлэх гэх мэт нарийн төвөгтэй үйлдэлүүдийг эзэмсэн гэдгийг илтгэдэг. Мөн энэхүү чадвараа зөвхөн гахаанууд дээр хэрэгэлдэг юм биш. Эзэн дээрээ хүртэл ашигладаг бөгөөд шөнө оройн цагаар уйлж буй хүүгэж дуугарах, эзнийхээ сэтгэл зүгээр тоглох, өлсөн үедээ илүү хоол идэхийн тулд өрөвдүүлэх үйлдэлүүдийг хараад нь түүний ямар овжин стратеги боловсруулах чадвартайг нь харж болно. Хэрвээ та гахаа тэжээвэл тэр тантай янз бүрийн аргаар тоглож танаар хүссэн зүйлээ хийх гэсээр ахолно. Хүмүүс гахааг идэхийн тулд тэжээдэг шүү дээ. Гахаач бас хүнийг хоолыг нь хангах зорилттой хэрэгсэл мэтээр хардаг. Магадгүй тэр нь ч дээр үз. 4-р хэсэг. Гахаан шүүх хурал. 13-аас 18 дугаар зууны ихэнх хүртэл дундад зууны Европод хэрвээ амьтад хүний биеийн тохирол учруулбал тэр тусмаа гахаа бага насны хүүхдэд санаатай болон санамсаргүй байдлаар хүнд хөнгөн гэмтэл учруулбал тухайн гахааг жирийн хүн гэж үзэн ялалдаг байсан ажээ. Эхлээд сэжигтэн гахааг барьж шоронд хордог. Бүр гахааг өмгөөлөгчийг шүүхээс томилж өгдөг бай. Хэрвээ гахааг тангарахны шүүх буруутай гэж үзвэл цаазаар авах ялаар шийдэхээс гадна ихэвчлэн дүүжлэх шийдэхлийг оногдуулдаг бай. Тийм ээ, итгэхэд бэр хэдийж үнэхээр л ийм зүйлс болдог байсан. Хууль дүрмийг үл ойлгох адгуусыг хуулийн дагуу шийдгэх энэхүү үзэгдэл нь хүн төрөлхтний оюун санааны төөрөгдлийн тод өмрөн жишээнүүдийн нэг мөнөөсөө мөн. Иймэрхүү жишээнүүд дотор хамгийн алдартай нь 1386 оны Францын Фалез хот. Нэгэн гахаа нэлэх хүүхдийн амь насанд халдсан аимшигтай явдал юм. Тэр гахаач бусадтайгаа адилхан цаазын ял сонссон. 1386 оны 6 сарын 10-ны өдөр шүүгч гахааг буруутай гэж үзв. Шүүхийн тагим чимээгүй байдал нь ойлсон. Тэрхүү гахаа бол өмгөөлөгчтэй, шүүгчтэй, албан ёсны таазын завсанд хүний ёсоор зогсож байсан. Энэ бол зөвхөн гахааг заазалсан хэрэг биш. Харин хүн төрлөختөн хүн ба амьтны хоорондын хил хязгаарыг хэрхэн нурааж байгааг харуулсан эмгэнэлтэй үйл явдал юм. Эцэст нь гахаа бол зүгээр л нэг амьтан биш гэдгийг нотлохыг хүсэж байсан бидний эрэл агуул энэ үрээд мухардалд орлоо. Гэхдээ энэхүү төгсгөл өөр нэг адал явдлын эхлэж байж болно. Хэрвээ танд манай бэлтгэсэн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж хамарч хамаагүй комент үлдээхээ битгий мартаарай. Үүнтэй ижил төстэй контент үзмээр байвал November 1 telecommunication channel-ыг сонгоорой. Дахин нэг гайхалтай шүн эргэн уулзтлаа түр баяртай.